Намайг Нацгийн Утган чимэг гэдэг би 2012 оноос хойш нислэгийн салбарт ажиллаж эхэлсэн. 2016 онд агаарын үлгийн диспатчераар суралцаж төгсөөд одоо хүртэл диспатчераар ажиллаж байгаа. Бидний ажил ээлжийн зохион байгуулалтаар ажилладаг тул тасралтгүй үргэлжилж идэг. Цаг агаараа судалж эхэлдэг. Нислэгт нөлөөлж болзошгүй цаг агаарын онцгой тохиолдол байна уу? Урьдчилсан мэдээ болон бодит цаг агаарын мэдээнүүд харж хяналттай байдаг. Түгээр зогсохгүй 24 цагийн олон улсын мэдээллийн сувг байнга сонсож сонир сэрэмжтэй байх шаардлагатай байдаг. Жишээ нь хоёр улсын хоорондын мөргөлдөөнөөс үүдээ буужин харуулсан байна. Эсвэл онгоц зурваснаас гарсан байна, зурвас хаасан байна гэх юм уу. Агаарын тээвэрт нөлөөлөх зүйл байна уу гэдгийг нь л байнгын хяналттай судалж мэдсэн байх шаардлагатай байдаг. Манай бүртгэл асуу ачаал болж байгаа болов. За бүртгэл хаасан байна. Нислэгийн аюулгүй ажиллагаа гэдэг бол амар нэг тавьд нөхцөл байдаг. Онцгой нөхцөл үүссэн тохиолдолд байнга хяналттай ажиллаж агаарын үлгийн даргыг мэдээлэлээр хангаж зохицуултыг хийж ажиллана. Маршрутаа солих, зочигчийн бие муудаг, зурвас хаах, техникийн шалтгаанаар ямарваа нэгэн нөөц ардроонд очих бүхий л онцгой тохиолдлуудад агаарын үлгийн диспатчертай нислэгбаг хамгийн түрүүнд холбогдож агаарын үлгийн даргатай хамтран ажиллаж өндөр түгнэл шийдвэр гаргахад туслалцаа үзүүлж ажилладаг. Нислэг болгон цагийн хуваарийнхаа дагуу гарч хөөрж, цагийн хуваарийнхаа дагуу бууж байгаа тухайн нислэгт байгаа зорчигчдын сэтгэл ханамжтайгаар тав тухтайгаар зорьсон газараа хүрж байгаа тэр өмөөч болгон хамгийн үнцэнтэй байгаа.